何が楽しい何が面白い命を何だと思っているんだ Өнөөдрийн бичлэгээр чөтгөрийн ангууд суурлын хамгийн анхны амьсгалын арга буюу нарны амьсгал, цаашлаад бидний мэдэх бүхий л амьсгалын арган эцэг, мөн Кибицүчи Музаныг 500 жил гэрээсэж гаргахаас айхад төрүүлсэн домог төр болох Цүгикүний Ярочигийн талаар ярих болно. Хамгийн сүүлийн үеийн чанартай аним болон кинонуудыг цаг алдалгүй өндөр нэгтэр шалтгаагаар үзхийг хүсвэл Netflix зэгнэтэг зэрэг үзээрэй. Ярочийн Сингоку 90 буюу ихэр хүүхдүүд муугийн цондон гэж үзэгддэг байсан үед өөрийн ихэр болох Мичикацутай хамт Цүгикүний овогт төрсэн байдаг. Ингээд зогсохгүй Ярочийн нүүрэн дээрээ их сонирм ихтэй төрсөнд түүний эцэг хүүгээ алуулахаар шийддэгч ээж нь хэлгэн түүнийг болиулдаг. Гэхдээ тэд Ярочийг амьд байлгахын тулд 10 нас хүрэмгцэн хэдэд лам болохоор явуулна гэмээр тохиролцжээ. Муу ёр гэж бодж байсан түүний нүүрэн дээрх мингэн яг үндэ түүнд гайхалтай биеийн чадамж мөн амьд зүйлсийн биеийг нэвт харагдах ертөнцийн чадварыг заяасан байдаг. Ярочийн өв залгамжлагч Мичикацугээс огт үр орчинд төссөн бөгөөд хоол, амьдрах орчин болон авдаг боловсролын төвшин хүртэл ахаас нь хэд давуур байлаа. Огт ярьж дуурдаггүй байсан учраас бүгд л Ярочийг дүүлэе гэж боддог. Харин түүний ээж бурхад Ярочийг ивэлтэй авах хэмээн Ханафутай эмэг хийж өгдөг бөгөөд энэ эмэг нь эцсүүлдээ Камото гэр бүлийн үеэс үе дамжиж ирсэн үнэт зүйл болсон юм. Мөн тэрээр ээжийнхээ зүүн талаас холдолгүй үргэлж төвшөж явдаг байсныг нь Мичикацу харахтаа түүнийг өрөвдөлтөй арчаагүй амтан гэж ойлгоно. Гэсэн ч Мичикацу ааваасаа нууцаар үргэлж дүүдээр очдог байсан бөгөөд өөрийн гараар хийсэн модон лимбэ бэлэг болон өгдөг. Нэгэн өдөр анх удаа ярьсан нь 7 настай байхдаа яг л ах шиг хамгийн хүчрэг самурай болно гэж зарласан явдал байв. Үүнийг сонссон Мичикацу үл ойшин тэр 10 нас хүрээд хийд рүү явах нь ойлгомжтой байсан учраас маш их гайхдаг. Харин түүний багш нь Ярочийг сонирхон элдний энгийн үрэлт зааж өгөхөд гайхшмар зүйл болж бяцхан хүү үрэлтээ авсныхаа дараа багшигаа 4 дайралтаар дарж авдаг. Гэсэн ч Ярочи хүн рүү дайрах гэдэг зүйлийг огт хүсээгүй учраас хэдхэн хормын өмнө хэлсэн үгээ буцааж авдаг. Харин Мичикацу түүнийг яаж яасныг нь асуухад түүний төрсөлж хэлсэн зүйлс нь бидний мэдэх амьсгалын аргуудын суурьтай ойролцоо сонсогдсон билээ. Ярочи бэлтгэл болон сэлмийн эрдмийн оронд ахтайгаа цаасан шугуун эсхийг элэд үзэж байгаагаа илэрхийлдэг. Ээж нь өвчнөр өд болсны дараа Ярочи шүндүүлээр Мичикацутай уулзаж хийд рүү энэ шөндөө явах гэж байгаагаа хэлээд салхиас гүйцэтгэн. Ахтаа талархлаа илэрхийлж үргэлж түүнийг санан дурсгаа хэлээд түүнд бэлгэлсэн лимбийг ахыгаа эмээ бодож явна гэж амлалдаг. Мичикацу дараа нь ээжийнхээ өдрийн тэмдэглэлийг уншихдаа нэг нь уцыг олж мэднэ. Ярочи ээжийнхээ өвчнө талаар бүгдийг нь мэдчихсэн. Өвчнөөс болж зүүн тал нь мууцныг мэдэх учраас өрүүлж зүүн талыг нь түлж явдаг байсан. Мөн аав нь Мичикацуг хийд рүү явуулж Ярочигийн сэлмийн эрдэнэс болж түүнийг өөрийн үг залгамжлагч болгох гэж байсныг Ярочи мэдсэн тул энэ бүхэн болохоос өмнө гэрээсээ явсан байлаа. Үүнийг мэдсэн Мичикацу дүүгийнхээ энэ хэд төгс байдлыг үзэн ядаж эхэлнэ. Гэрээсээ гараад бүтэн нэг өдөр нэг шөнө огт ядралгүй гүйсэндээ Ярочи өөртөө нас ойролцоо Ута гих хүн жоохондоо таарна. Тэд хамт амьдраад 10 жилийн дараа гэрлэх бөгөөд Ута жирэмсэн болдог. Эхнэр нь амарчгаас өмнө Ярочи отож дуутахаар явдагч замдаа нэгэн хөвгшөнд тусалснаар хэд их цаг алснаа мэдээд маргааш нь отож дуутахаар шийдэн гэрлөөгөө яардаг. Гэвч түүнийг очиход нар айл хэдийн жаргасан байдаг бөгөөд гэрт нь Ута болон хэвлэдэх үрн чөтгөрд алуулсан байдалтай байхыг олдог. Энэ үг гашуун түүний бүхэлдэн соноо авах бөгөөд 10 өдрийн турш тасралтгүй тэдний цогцыг тэврэн гашууддаг. Чөтгөрийн ангууч дэж үед л тэднийг оршуулдаг. Үүнээс болж Ярочи ахин сэлмээ барьж чөтгөрийн ангууч болон бэлтгэгддэг. Хачирхалтай минг болон гайхалтай биеийн хүчээрээ тэрээр үнэхэр хүчрээ чөтгөрийн ангууч болдог. Тэрээр Мичикацутай ахин уулзахдаа түүний чөтгөрөөс аварч хүмүүсийн өмнөөс уужилт гуйдаг. Ярочи өөрийн амьсгалын арга болон бусдад туслах хүслээрээ бусад ангуучдад амьсгалын арга зааж өгдөгч ямар ч ангууч түн шиг нарны амьсгалыг сурч чадахгүй байлаа. Тиймдээ ч амьсгалын аргууд төвсөж хэрэглэгчдэд харуулад өөрөөр хэлбэр олсон нь бидний мэдэх үндсэн 5 амьсгал болох дөл, ус, чулуу, салхи болон аян байлаа. Хамгийн шилдэг ангуучид хашираа цолыг хүртдэг байв. Мичикацуч мөн адил нарны амьсгалыг сурах гэж чадаагүй учраас өөрийн шинэ амьсгалын арга болох сарны амьсгалыг бүтээдэг. Бодлого Ярочи бүх чөтгөрийн эцэг болох Кибицүчи Музаныг Тамаютай хамт байхад нь таарах бөгөөд яг энэ мөчөд тэр энэ ертөнцид ямар зорилготой төрснөө ухаардаг. Тэдний дулаан эхлэхэд нэвт харагдах ертөнцөөр дамжуулан Ярочи Музаны зүрх болон тархинуудын хачирхалтай биеийн онцлогийг олж хардаг. Музаны нэг л дайралтад өртгөл хөх аюултайгаа мэдсэн Ярочи өөрийн амьсгалын аргын бүх хэлбэрүүдийг нэгтгэж ганц дайралтаар Музаныг бүрэн ялдаг. Музан ахин түлжин шархаа идэж чадахгүй байгаадаа гайхаж суухт нь Ярочи түүнээс амьдралын үнц нь гэж юу байдгийг асуусан ч хариулт олж авдаггүй. Харин Ярочи харцаа Тамаяо руу шилжүүлэхэд хачирхалтай дүр зургийг олж харна.
Тамаяо эзнийг үхлийн ирмэг дээр байгааг нь харахтаа бараг л баярлж байлаа. Ёричи Музаныг нэгмүр дуусгах гэтэл Музан өөрийн бие 1800-ийг болон дараагаад зогсдог бөгөөд Ёричи 1500 л устгаж амждаг байна. Музан амтай голтой юм чүвэ зүгтаж амжина. Blade, raging sword. Our Muzan's memories. That's the Гэсэн ч тэдний энэ уулзалтаас хойш Музан гүн айц давтаж үлдсэн амьдралынхаа туршид Ёричигээс имэж ирсэн юм. Тамаяог Музаныг амьд зугцсан дуурж байгааг хараад гайхан очиход бүсгүй түнд хэрэгтэй бүхнийг нээлтэ бөгөөд үүнийхэн оронд Ёричи түүний ямиг хэлтрүүлэн явуулдаг. Гэвч удалгүй түүний нөхөд ирээд Ёричигийн ах ангуучтаа сурваж чөтгөр болсныг дуулгана. Музаныг алдаж Тамаяог зүгтаалгасан мөн ахыхаа оруулсан эрэггээд бүхний хариуцлагыг хүлээн бусад ангуучид түүнийг амиа югүтэг гэж шаардахад шинхэн эзэн суусан Ояката болиулж амийг нь хэлтрүүлсэн ч түүнийг хөөцөлдөг. Цөллөгт байхдаа тэрээр сэтгэл тодорхой уудлах хүн хайн өөрийн ганц найз болох Сумиёши болон Суйку нар дээр очино. Тэдэнтэй уулзсан суухдаа өөрийн амьдралын түүхийг эхнээс нь дуустал ярих бөгөөд бүтлгүүтлбэрдээ гутарч байгаагаа хэлнэ. Яг энэ мөчөд тэдний охин Сүмирэ түүн дээр ирээд тэрүүлье гэдэг. Ёричи түүнийг тэрвэн өндөр төрөхөд Сүмирэ баясгаландаа инээж байгаа хараад тэр өөрийн ирэхгүй үлэмс хасгаруулan уйлдаг. Камадо гэр бүлийнхэн түүнийг нарны амтгалаа харуулахыг хүсэхэд тэрээр бүхэл хэлбэр хөдөлгөөнөө маш гайхалтай нарийн хийж үзүүлсэн нь хүн гэхээс илүү сүнслэг санагдаж байлаа. Сумиёши ярин тэрхүү хөдөлгөөн бүрийг нь цээжилж авна. Ёричи явхаас өмнө Сумиёшид өөрийн Ханафута эмгээ өгдөг. Сумиёши энэ нь найзтайгаа уулзаж буй сүүлийн уулзалт гэдгийг анзаараад Ёричигийн араас түүнийг аварсан олон амийг сануулсан нарны амьсгалыг өр хожтой хадгалан үлдээнэ гэдгээ амладаг. Үүнийг сонсон Ёричи эргэж хараад дулаанаар нэмсэлэн баярлаа гэсээр явааддаг. Чөтгөрийн ангуучин тэмтгийг нээсэн хүн бүр 25 наснаас илүү насалтдаггүйч Ёричи 80 гаруй насалж чаддаг байна. Эцэс сүлдээ сохорсон ч чөтгөрүүдийг ангуучилсаар л байлаа. Тэрээр амьдралынхаа хамгийн сүүлчийн өдөр өөрийн ах болон Мичиказутэй ахинд ардагч одоо түүний ах хүн биш харин Музаны хамгийн хүчрхэг чөтгөр Кокушибо гэх нэгэн болсон байлаа. Ахыгаа ийм байдалтай байхыг харсан Ёричи гутарч нулимс туслуулна. Үүнийг харсан Кокушибо ахин л түүнийг жигшиж тэмдэгтэйгээ 80 гаруй насалсанд нь хэлгэндэг байна. Хэдий ахтай хайртайч Ёричи түүнийг алах ёстой гэдгээ мэдж байлаа. Ёричи огт сулдаараа болоогүй байгааг харсан Кокушибогийн жигшил тэр чигтээ айц улан өрсөн юм. Ёричи өрөлтөө аван шууд ярихад Кокушибо илдээж гарч чадалгүй хүзүүндээ шарх авна. Дүүгээ гүйцэж гараагүйдээ ууралсан Кокушибо дараагийн дайралтыг нь хүлээсэн ч дараагийн дайралт хизээж ирсэнгүй. Ёричи байгалийн зам ёсоор босоогороо амьсгал хураасан байлаа. Ямар ч дулаанд ялагдalgүйгээр амьдын оров орхин оцсонд нь улам хилэнсэн Кокушибо түүний цогцыг хэдийн хэсэг болгон тасчин хайхад түүний дүүтэй өгсөн модон лимб одоо болтол Ёричид хадгалаатай байсныг хараад өнч нулимс уурсгана. Дүүгээсээ холбоогоо бүрэн таслах гэж чадаагүй Кокушибо тэрхүү хуваагдсан лимбийг өөртөө нандинан хадгалж үлддэг юм. Хэрэг бичлэг таалагдсан бол та бүхэн лайк болон subscribe хийгээрэй. Баярлалаа. Мөн хэрэг та Netflix сайтаар хандл үзэж орохдоо Nemo Mint промо кодыг ашиглавал 10% хөнгөлөлт татах ба YouTube Shorts, Instagram Reels, TikTok дээрээс харсан сонирхсан бүхэл киногоо хайгаад цаг алдалгүй үзэх боломжтой. 何が楽しい、何が面白い、命を何だと思っているんだ。